Хүмүүсийн сэтгэлийн онцлогоос харьцаанаас болоод бид нэр хүмүүсэд хоёр ангилдаг. Тэгээ эерэг үзэлтэн нөгөөдг нь сөрөг үзэлтэн гэдэг. За эерэг үзэлтэн бол биднэрт их ойлгомжтой тий. Яагаад гэвэл бүр тийм ямар нэг зүйлийг дандаа эргээр хүлээж авдаг. Ямар нэг муу юм тохиолдсон ч түүнийг эргээр хүлээж авдаг. За сайн юм бол тэрийг бол нэг тийм бүр их одоо сайн гэж дэврүүлдэггүй тий. Ямар нэгэн тийм донжийн тааруулаад яваад идэг. Харин сөрөг үзэлтэн дээр бид нар бас нэг жаахан ярихтэй зүйл байдаг. Яагаад гэвэл хит их хүн сөрөг болох юм бол ер нь сайн зүйлийг ч гэсэн таагүй одоо тийм сөргөөр харах гэдэг. Бас сөргөөр хүлээж авдаг. Бас сөргөөр илэрхийлэх одоо тийм төвшөнд өөрийгөө аваачсан байдаг. Тэгэхээр мэдээж одоо хэрвээ бид нар зарим тийм өөрийн одоо маш их сайхан тааламжтай байгаа үед бидний цус одоо химийн бүтээгдэхүүн бидний цус одоо химийн уралд ороод ингээд дүн шинжилгээ хийх юм бол үзүүлэлт нь маш их өндөр гардаг, сайхан гардаг. Харин бидрийг ууралсан үедээ цусны шинжилгээ өгөх юм бол за ууралсан явж болно, эсвэл сэтгэл гутралд орсон үед, эсвэл маш их одоо чочролд орсон үед бид нар цусны шинжилгээ өгөх юм бол бидний цусны шинжилгээний химийн бүтцэнд өөрчлөлт ороод нэлээд таагүй гарах магадлал маш өндөр байдаг. За энийг бол ангаахын инженер бас ярьдаг. Тийм учраас бид нар яах ёстой вэ гэвэл энэ хоёрыг ер нь тэнцвүүлж байх ёстой гэсэн үг. Яагаад үргэлж эерэг сэтгэлээ байнга одоо байж болохгүй гэвэл шүүлтүүр нь багасчдаг. Яагаад шүүлтүүр нь багасдаг гэвэл бүгдийг сайхнаар хүлээж авдаг гэсэн. Хэрвээ та өөрөө энийгээ одоо тэр бүх ирсэн муу зүйлийг шүүлтүүргүйгээр өөрөө хүлээж аваад энийгээ ингээд урвуулад энийгээ ингээд эргүүлээд өөртөө ингээд үнэхээр одоо таата болгоод явж чадж байгаа бол энэ бол болно. Энэ бол ерөөсөө сайн зүйл. Харин одоо тэнд нэг хүн таныг доромжилсан ч юм уу эсвэл нэг таны тухай хаягнтай таны тухай одоо муухай зүйл хэлэхэд харин тэрийг хүлээж аваад би одоо энийг эргээр одоо ингээд хувирах ёстой гэдэг өөрөө хичээгээд чармаагаад харин тэр одоо муу зүйлээс үлдээ та дотроо нэг жоохон ч гэсэн гомдол тэгээд үлдчих юм бол нөгөө нэг жижигэн гомдол дээр чинь яах вэ? Гээл дараагийн гомдлууд ачааллаад идэг. Тэгэхээр энэ бас үнэхээр л одоо бүрэн гүйцэд тэр нэг муу мэдээлэл хөрвүүлж одоо сураагүй нөхцөлд бол яах вэ? Бид нар баг ч гэсэн гомдлуудыг хураагаад идэх гэсэн үг шүү. Тэгэхээр энэ дээр бас яхан анхааралтай байх хэрэгтэй. Харин хүн тэр чигээрээ сөрөг үзэлтэн байж ерөөс огт болохгүй. Сөрөг үзэлтэн ч юм уу эсвэл гутранг үзэлтэн. За яагаад энэ гэдэг ийм байдгийг бол ихэвчлэн нэг шүүмжлэл дээр байдаг. Яагаад шүүмжлэл байдаг вэ гэхээр хүн эхлээд өөрийгөө анзааралгүйгээр одоо ингээд өөрийнхөө эргэн тойронд байдаг юмыг шүүмжилж эхэлдэг. За улс төр тэгж болохгүй байна, энэ тэгж болохгүй байна, цагаар тэгж болохгүй байна, манай тэд муу байна, тэр ингэж байна, энэ ингэж байна гэдэг. Энэ явцад хүн дараа нь яг энэ явцдаа хүн өөрийгөө шүүмжилж байгаа гэдгийг ерөөсөө огт мэддэггүй. Яагаад вэ гэвэл хүн яг энэ явцад нь тийм үү тэр хүнийг хэн нэгэн хүн гаднаас зүгээр нэг жижигхэн баг шүүмжил өгөхөд л яг тэр хүн зүгээр одоо бидний хэлдгээр нэг тесэрдэг. Яагаад гэвэл тэрийг ерөөсөө тэр ачааллыг даахгүй нэ гэсэн. Ер нь хүн хэдий ч нэг шүүмжлэлтэй бусад зүйлд хандна танд нэг жоохон ч гэсэн шүүмжлэл ирэхэд та тэрийг даах чадвар маш их бага байдаг л гэсэн. Тэгэхээр энэ шүүмжлэл чинь юу дагуулдаг вэ гэвэл эсвэл гутран үзлийг дагуулдаг. Хэрвээ та маш их үер тийм ээ байнга л ингээд юмыг шүүмжлэл авах юм бол энэний бол дараа нь танд яах вэ гэвэл гутран үзэл танд сууж эхэлнэ. Энэ үзэл яаж суудгийг бид нар өөрсдөө ч гэсэн анзаардаггүй. Яг үүнтэй адилхан эрг сэтгэлээ бас яг адилхан энэтэй ажилдаг. Хэрвээ бид нар ингээд өнөөдөр нэг хүн таныг шүүмжлээ гэж бодъё. Та тэндээс үнний хувийг авчих юм тийм үү? За шүүмжил дотор ялангуяа одоо үнний хувь байх юм бол бид нар тэрийг үргэлж хүлээж авдаг. Нэг жоохон ч гэсэн үнний хувь байх юм бол за үнэндээ бол би над нэг энэ үнний шүүмжлийн яг тэр нь таалагдчих. Энийг би хүлээгээд авчих. Тэгэх юм бол танд ямар ч нэгэн гомдол юм уу сөрөг болж таны сэтгэлд үлдэхгүй. Зүгээр та хөнгөн хүлээгээд авчин тэрийг. Энэ бол байдал зүйл гээ. Хүн ингээл өөрийгөө дадаад ингээд яваад ахаар сүултээ нөгөө нэг нэлээд өндөр хэмжээний эерэг үзэлтэн болчихж байгаа. Тэгэхээр яг танд амьдрахад амархан. Ягаад бол та хэнийг ч шүүмжлэхгүй. Та хэнийг ч шүүмжлэхгүй юм чинь танд яг шүүмжлэл орж ирэхгүй. Орж ирсэн ч тэр шүүмжлэлийг яг та маш их эргээр хүлээж авна. Ердөө шүүмжлэлийн ухаан ерөөсөө тийм л байдаг. Би бусдыг шүүмжлэхгүй л бол бусд гэдэг нь одоо
хүнж байж болно. Агаар тийм ээ одоо бидний иргэн тойронд байгаа бүх зүйл амьдралын ерөөсөө нийгмийн тэр бүх хэлбэрийг л бид нар хэлж байгаа юм шиг. Нийгэмд оршиж байгаа бүх хэлбэрийг бид нар шүүмжлэхэ болчих юм бол бид нар өөрсдөө шүүмжил авахаа болчих юм. Хэдий ч нэ бид нар яах вэ? Тэрж болохгүй байх, нинж болохгүй гэд байвал яах вэ? Бид нар шүүмжлэлийг маш ихээр авна. Харин тэр шүүмжлэлийг авч явахад үнэхээр танаас нэг чадвар үргэлж шаардна. Та тэр шүүмжилд гомдохгүй, бүр огт гомдохгүй үлдэж лээвэл энэ бол болно. Харин та баг ч гэсэн нэг хэмжээний ингээл нууцаар тийм үү таны цаана ингээл жичин ч гэсэн ингээл нөгөө гомдол хуримтлагдаал лээвэл дараа нь энэ хуримтлагдсан зүйл чи яах вэ? Хизээ нэгэн цаг танай одоо биднээс ил гардаг. Дэлбэрж гардаг, тесэрж гардаг. Тэр одоо зүйлийг бид тэр хийсээ дийлдэггүй. Нэгэсэндээ энэ бол одоо юу ч болж хувирдаг. За зарим нь бол өвчин болж хувирдаг, бүр махан биеийн дээр өвчин болж хувирдаг. За тэгээ сэтгэлийн эмгэгүүд болж хувирдаг. За эсвэл бүр сэтгэл готролд гүнзгий бүр депресс хэлбэрэнд яг бид нар ордог. Тэгээд бид нар бүр дээд хэмжээ нь бол амиа орлох үйл ажиллагаанд чиглүүлдэг. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэвэл ер нь бол эерэг үзэлтэнд суралцах ёстой. Тэр бол зөв. Харин гэхдээ тэнд бас нэг жаахан эхлэлийн явцад шүүлтүртэй байх ёстой гэсэн. Ямар шүүлтүртэй байх ёстой гэвэл заримдаа амьдрал сайн муугар хоёлоо тэнцвэрийн одоо нэг хэсэг шүү дээ амьдрал маань. Сайн ч юм байна, муу ч юм байна. Сайн юм ч бидэртээ тохиолдно, муу юм ч тохиолдно. Харин түрүүний миний хэлснээр муу юм тохиолдоход та тэрийг л яг маш их сайхнаар давж гарч ирэвэл тэр бол болоо гэсэн. За дараа нь өнгөрсөн бичлэг дээр махан биеийн битүү системийг би ярьсан байна. Тэр их амархан ойлгох тийм одоо нэгэсэндээ бидний бие бол битүү систем. Битүү системийг хадгалж байдаг. Яг манай энэ дэлхийдээ адилхан. Эсвэл лавраг ирлэн бүрхүүлдэг яг адилхан тийм үү. Энийг цоолох юм бол бид нар яах вэ? Шархалдаг, бидний биеиндээ шарх үүсдэг. Харин бидний бие өөрөө яах вэ? Автоматар бидний физик тэрийг эдгээд битүү болгодог. Эсвэл шарах ингээл эсвэл одоо гараа зүслээ гэж бодоход л яах вэ? Тэрийг дандаа битүү болгож байдаг. Бидний бие эсвэл тэр байглаасаа битүү байх ерөөсө зориулттай. Байглаасаа битүү байх тийм жамтай юм байна. Яг энэ нь бас сэтгэл зүй дээр бас яг илэрч байдаг. Ягаад гэвэл бид нар сэтгэл зүгээ тийм үү ямар нэг юмыг хамгаалж байдаг, ямар нэг юмыг оруулахыг ерөөсө бид нар яг хүсдэг. Яг энэ байдлаараа бид нар сэтгэл зүй дээр ч гэсэн яг тэр битүү системийг бид нар хадгалж үлдсэн байдаг. Тэгэхээр бид нар заримдаа юм хүмүүс байдаг тийм өөрийнхөө юм тухай юм ярьдаг. Өөрийнхөө тухай юм ярихыг хүсдэг. Энэ ч гэсэн болно тэр хүн. Зарим нэг нь маш их нээлттэй байдаг. Нэгсэндээ нөгөө нэг битүү систем алдагдана гэсэн. Тэгэхээр нэг юм урт хэлт хүзүү орооно гэж үг гэдэг шүү дээ. Энэ бол эрдэл яг л энийг хэлж байгаа. Хэрвээ таа ч гэсэн тийм үү өөрийнхөө одоо тухайн мэдээллийг битүү системээ алдуулаа тийм үү битүү системээ цоолоод хитрхи их нээлттэй байх юм бол та өөрөө тэндээ яах вэ? Унахад бэлэн байна шүү л гэсэн л үг. Бас нэг зүйл ээ хүмүүсийн одоо хүмүүжил дээр. Хүн ерөөсөө л ганцхан өөрийгөө л хүмүүжүүлж чадна. Эсвэл хүн ерөөсөө л ганцхан өөрийгөө л хөгжүүлж чаддаг тийм нэг цор нэг сонин зүйл ээ. Жишээ нь би одоо энэ хажууд хүн байдаг юм уу? Өөрийнхөө одоо нэг ойр дотны хүнийг хөгжүүлэх, тэр хүнийг сургах, тэр хүнийг одоо хувийн хөгжилд нь одоо нөлөөлөх надад ямар ч болцоо байдаггүй. Нэг бид нар бүгдээрээ мэддэг. Яагаад вэ гэвэл энэ нөгөө нэг бидний яах вэ? Битүү системтэй холбоотой. Хин одоо өөрийгөө хин ер нь юуг өөрчилж чадах вэ гэвэл хүн ганцхан өөрийгөө л өөрчилж чадна дотроос нь. Тэгвэл таны өөрийн тэр сэтгэл зүйн одоо битүү системийг хүн цоолж орж ирээд таныг одоо хүмүүжүүлнэ, таныг одоо тэр одоо өөрчлөнө гэдэг бол энэ бол үнэхээр одоо хэцүү зүйл. Тийм учраас бид нэр тэр битүү систем гэдэг зүйлийг бид нэр махан биеийн дээрч хадгалж байдаг, сэтгэл зүйн биеийн дээрч сэтгэл зүйн одоо төвшөнд хадгалж байдаг. За баг дээдлийн одоо энергийн төвшөнд ч гэсэн энийг бид нэр яах вэ? Байн хадгалж байдаг. Тэгэхээр хүн гэдэг амьтан одоо энэ битүү системийг тэр чигээр нь яах вэ? Өөрийнхөө гадна энэ гурван биеийн дээр яах вэ? Бүгдэнд нь оршоож байдаг баахаа. Тэгэхээр бид нар бас ингэж ярьдаг шүү дээ. Ховс ч гэсэн адилхан, ховсын имчилгээ ч гэсэн яах. Хүн өөрөө дургуул бол яах вэ? Тэр үнийг одоо имчилгээ хийж яхад маш их хэцүү байдаг. Ягаад гэвэл тэр хүний тэр өөрийгөө хамгаалсан тэр битүү систем, сэтгэл зүйн битүү систем тэрийг одоо нэвтлээ. Тэгээд тэр хүн өөрөө зөвшөөрлгүйгээр шүү дээ, тий. Тэгээд ороод имчилнэ гэдэг бол үнэхээр
ярихтай үнэхээр хэцүү байдаг. Харин тэр хүн өөрөө яах вэ? За би одоо ховсын имчилгээнд ороод би одоо энэ нэг миний сэтгэл дотор байгаа энэ нэг эмгэгийг би одоо авч чаяа. Тэгээ энийг л би залиулъя гэх юм бол харин нөгөө нэг битүү систем чинь нээлттэй болчихно. Нөгөө хүн чинь нээлттэй болчихно. Тэгээд тэр хүнийг имчилгээд яах вэ? Маш их амархан байдаг. Тэгэхээр хүн гэдэг бас ийм тийм сонин одоо нэг амьтны нэг тийм сонин цогцлбор ягаад гэвэл хүн өөрийнхөө гадна явах бас махан бие төвчөнд ч гэсэн сэтгэл зүйн төвчөнд ч гэсэн тийм дандаа тийм битүү системийг явах бүрдүүлж байдаг. Хүүхд ч гэсэн тийм бид нар мэдэн шүү дээ өөрийн гэсэн нэг тийм ертөнцтэй. Энэ бол нөгөө нэг битүү систем байхгүй. Том болоод бүр их юу болдог. Тэрийг бид нар хагалж одоо тэрийг одоо ярьж орж тэрнтэй одоо холбоо тогтоохын тулд бид нар яах ёстой гэвэл маш их ажиллагаа ихтэй нэлээд уран чадвар хүүхдүүдтэйгээ ярилцж байж тэгээд нөгөө хүүхдүүдийнхээ яах вэ битүү системийг хагалж орно. Харин орсон хойно бид нар яах вэ маш их юм хийж болно л гэсэн. Тэгэхээр хүн амьдрал дээр нь ямар байх ёстой вэ гэвэл сайн муу гэдэг хоёр зүйл бидний амьдрал дээрээс огт салахгүй. Хүүхдээс агуулаад одоо хүн хүүхдлийг байна л гэсэн. Тэгэхээр энэ сайн муу гэдэг хоёр зүйлийг л эхнээсээ л бид нар хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр надад ч яг сайн ч одоо юу гэдэг тохиолдно бас муунч тохиолдно. Ягаад бид нар энийг хүлээж авдаг вэ? Бид нар дандаа ихэвчлэн сайн надтай ганцхан сайн тохиолдно гэж бид нар боддог. Жишээ нь үхэл боллоо гэж бод. Эсвэл дайн дажин самун одоо юу гэдэг таагүй муухай зүйл болоход бид нар тэрийг өөрсдөө хүлээж авдаг. Ягаад гэвэл хэрвээ танд тэр тохиолдоогүй үед яг тэр бол ерөөсөө тэр хүний л асуудал. Эсвэл тэр л одоо улс орны л асуудал гэж. Гэтэл яг бид нар дээр ирэхээр яах вэ? Бид нар бэлтгэлтэй бос байдаг. Тэм учраас бид нар яах ёстой вэ? Сайн ч байна, муу ч байна. Энийг өрдөө яах вэ? Бүгдийг л хүлээж авах гэсэн. Тэгэхээр өнөөдөр ярианы сэдв энэ л байхгүй. Гутран үзэлтэн, эерэг үзэлтэн. Эерэг үзэл байх ёстой. Гарцаа байхгүй байх ёстой. Бүр дийлэнхэнд байх ёстой. Хаяа нэг бид нар яах вэ? Ямар нэгэн зүйлийг одоо гутрангаар харах ёстой. Юу гэдэг нэг жаахан ч гэсэн сөргөөр харах ёстой. Энэ ч гэсэн нэг бага хэмжээгээр байх ёстой. Тэр чигээрээ эерэг болох юм бол би түрүү хэлсэн дээ. Үнэхээр л тэр ачааллыг та чадах хэмжээнд та очисон бол бүгдийг та яах вэ? Сөргөө эргээр хүлээж авах чадвар хүнд бий. Тэр бол аль хэдийнэ суучихсан байдаг. Харин чадахгүй үед бид нар яах ёстой вэ гэвэл за би ийм тохиолдолд яах вэ? Би эерэг үзэлтэн байна. Харин ийм тохиол энийг бол би яах вэ? Сөргөөр харна. Ягаад бол энэ бол кортизол гэдэг гормон тэ одоо дайвар ялгаруулна. Энэ надад хэрэгтэй гэдэг. Айдсын дайвар тийм үү? Энэ надад хэрэгтэй. Энэ нь бол иймэрхүү байх гэдэг. Тэрнээс одоо бид нар ер нь яг хүн тэрний хэрэгтэй ер нь аль нь л бид нар байх хэрэгтэй. Харин сөргөгийг бид нар өөгшүүлж болохгүй. Яг л сөрөг сөрөг одоо юу гэдэг гутран үзэл чинь нөгөө нэг шүүмжлэл дээр их үнэлэгдсэн байдаг учраас бид нар хит ийшээ явах юм бол одоо юу гэдэг зүгээр баруун солгоонгүй л яах юмыг шүүмжилдэг болно. Дараа нь бид нар тэр нь биднэрт ирнэ. Тэр нь биднэрт ирээд өөрийнхөө ажлыг хийнэ гэсэн. Харин битүү систем гэдэг зүйл маань яах вэ? Бидний махан биеинд ч байна, сэтгэл зүйн биеинд ч гэсэн байна гэсэн. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.